За сайн байцгаана уу жаргалганд байна. За тэгэхээр бизнесээ ганцаараа авч явах үед цаг хөрөлцөхгүй болдог асуудлууд байдаг. Тэгэхээр энээс яаж гарах уу? Ямар гарч байгаа талаар ярилцъя. Тэгэхээр танд цаг хүрэхгүй байна, ажил амжихгүй байна. За өдөр өнгөрөх тусам хийх зүйл дуусахгүй байна. Амралтын өдөр гэж байдгүй гэсэн танил мэдрэмжүүд төрдөг бах. Тэгэхээр жижиг дунд бизнес эрхлэгчдийн одоо 78% нь бол өөрийгөө ядарч байгаагаа мэддэг ч гэсэн үүнээс гарах гарц бол олддоггүй гэж хариулсан байдаг. Мөн тэдний одоо 63% нь хэрвээ өдөр 4 цаг илүү байсан бол бүх зүйл одоо эрс сайжрах байсан гэж хэлсэн байдаг. Гэхдээ яг бодит асуудал нь цаг хүрхгүй байгаад бол биш. Бизнесийн бүтцийн доголдол байдаг буюу өнөөдөр би танд энэ асуудлыг одоо хэрхэн шийдвэрлэхийг бодитоор одоо ойлгомжтой хэлбэрээр тайлбарлаж өгнө. За тэгэхээр хэрвээ та энэ видеог үргэлжлүүлж үзэх юм бол танд цаг хүрэлцэхгүй байгадаг жинхэнэ шалтгааныг цаг нэмэлгүйгээр өсөлт бий болгох тэр аргуудыг олж мэднэ. Өдрөө зөв зохион байгуулалт цагаа чөлөөлөх тэр 3 алхам мөн жижиг дунд бизнес эрхлэгчдийн одоо хамгийн түгээмэл 5 алдааны тайлбарлаж өгөх болно. За тэгвэл ягаад ганцаараа бизнес удирдахад цаг хүрэлцдэггүй вэ гэж ихэнх хүмүүс бол асуудлыг буруу өнцгөөс хараад байдаг. За ажил их байна, тиймээс цаг хүрэхгүй байна гэж боддог. Гэхдээ яг бодит дата юу хэлж байдаг вэ гэхээр ажил их байгаагаас биш, зохион байгуулалтгүй байгаагаас болж цаг чинь хүрэлцдэг вэ гэсэн үг. Тэгэхээр 2023 оны жижиг бизнесийн бүтээмж судалгаанд бол бизнес эзэмшигчдийн одоо 56% нь төлөвлөлтгүйгээр өдрийг эхлүүлдэг гэжсэн судалгааны хариу гарсан байлаа. Мөн одоо 69% нь ямар дараалалаар ажиллахаа мэддэггүй. Мөн өдөр тутмын ажлынхаа 40%-ийг давтан хийдэг гэж. За тэгэхээр үнэндээ бол та өдөрт одоо 8 цаг эсвэл бүр түүнээс ч олон цаг ажилладаг байгаа боловч зөвхөн 4-5 цагийг л одоо бодит үнцэнтэй ажил зарцуулж үлдснийг нь бүгдийг нь одоо гал унтрах маягаар жижиг жижиг ажлууд хийж өнгөрөөдөг гэсэн үг л дээ. Тэгэхээр системгүй бизнес бол зөвхөн хүний хүчээр явдаг гэсэн үг. Нэгсэндээ би бүхнийг өөрөө хийх ёстой гэсэн ташаа ойлголтоос үүдэж байгаа гэсэн үг. Тийм бизнес одоо эзэндээ ямар нэгэн дарамт үүсгэхээс илүү зүйл болдгоо. За статистик үзүүлэлтийг харах юм бол ер нь жижиг дунд бизнесийн 72% нь ямар ч одоо автоматжуулалт байдгүй гэсэн судалгаа байд юм байлээ. Мөн одоо 84% нь ажлын урсгалын бүтэцгүй, 69% нь бол бизнесийн онцлогоо хийдэггүй гэсэн үзүүлэлт байна. Тэгэхээр одоо цаг хүрэхгүй байгаа нь бол таны буруу биш. Энэ бол одоо системгүй бизнесийн логик одоо үр дагавар юм байна гэдгийг бол ойлгох хэрэгтэй. За энэ байдал таны амьдралд одоо ер нь хэрхэн нөлөөлж байна гэдэг бол та бүгд мэдж байгаа тий. Үргэлж ядарангуй байна, стресс ихтэй байдаг, урам зориг буурдаг, за санхүүгийн дарамт нэмэгддэг, гэр бүлдээ цаг гаргахгүй болно, ирээдүйн төлөвлөгөө бүрхэг болох. Гэхдээ хамгийн сайн мэдээ нь юу вэ гэхээр энэ нөхцөл байдлаас гарахад туслах бодит стратеги бол байдаг. За тэр нь бол цаг хэмнэх арга биш, харин бизнесийн бүтцийг одоо зөв болгох арга систем байгаа. За тэгэхээр цаггүй байгаагийн цаадах жинхэнэ асуудлыг шийдэх арга нь бол 3 үндсэн гарцыг бол танилцуулъя. За нэгдүгээр ажлаа 3 англи гэж байгаа. Энэ нь болохоор 80-20-ын зарчмыг хэлээд байгаа юм л да. Тэгэхээр мэдээж хэрэг бүх ажилчин бол үнцэнтэй биш ээ. Ихэнхдээ бидний одоо өдөр бүр хийдэг ажлын 80% нь ердөө 20% үр дүн авчирдаг гэсэн судалгаа бол байдаг. Тиймээс ажлуудаа 3 төрөлд бол ангилах хэрэгтэй. Нэгдүгээрт орлого авчирдаг үндсэн ажил. Энэ нь одоо маркетинг, борлуулалт, стратеги гэсэн ажлууд байдаг. Хоёрдугаарт системчилсэн системийн ажил. Энэ нь үйл явц буюу процессын систем, ажлын урсгал, автоматжуулах. Гуравт нь туслах ажил гэж. Тэгэхээр альва мессежийн хариу бичих ч юм уу, материалаа бэлтгэх ямар нэгэн жижиг зохион байгуулалтын ажлууд бол үүнд багтаж болно. Тэгэхээр бизнес эрхлэгчдийн 70% нь бол 3 дугаар бүлгийн ажилд цагийнхаа бараг 60%-ийг зарцуулцдаг. Нөгөө нэг туслах жижиг ажилтай байх нь шүү дээ. За хэрвээ ингэж ажлаа ангилдаг болох юм бол та өдөрт бол 2-3 цагийг бодитоор хэмнэж өөртөө цаг гаргаж чухал ажилдаа цаг гаргаж чадна гэсэн үг. За үндсэн 3 гарц байдаг гэж хэлсэн шүү дээ. Тэгвэл хоёрдугаар 2 дахь гарц руугаа оръё. Энэ бол системгүй бол өсөлт үүсдэггүй гэдгийг одоо илэрхийлж байгаа. Бизнес систем гэдэг нь ажил бол хүнээс биш тогтолцоогоо жигд байлгах бүтцээс шалтгаална гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Жишээлх юм бол борлуулалтын урсгал, за контент бүтээх систем, санхүүгийн автоматжуулалт, за хэрэглэгчийн аяллалын зураглал, үйл ажиллагааны стандарт эдгээрүүд бол багтаж болно. Ер нь бол судалгаагаар бол системтэй бизнесүүд бол орлого нь бол 30-аас 50% илүү өсдөг, ажиллах цаг нь бол 40% буурсан байдаг. За буруу шийдвэрийг бол гаргах магадлал бол 3 дахин цөөрдөг гэсэн үзүүлэлт бол байдаг. Тэгэхээр та ямар ч онцгой зүйл хийх шаардлагагүй зөвхөн одоо системээ босдоход бизнес өөрөө ажилдаг болчихсон юм а гэдэг бол ерөөсөө мартаж болохгүй байх нь байна. Тэгэхээр 2 дахь үндсэн зарчим гарц нь болохоор системгүй бол өсөлт үүсдэггүй гэдгийг бол санаж явах хэрэгтэй байх нэ. 3 дахь үндсэн гарц нь бол юу вэ гэхээр бизнесийг удирдах биш, бизнесийг өсгөдөг ажлаа хийнэ гэсэн үг. Тэгэхээр бизнес эрхлэгчийн үндсэн үүрэг юу вэ?
За мэдээж хэрэг эрэлтийг бий болгоно тийм ээ. Борлуулалтын урсгалыг тогтмолжуулна. За брендийн үн цэнийг өсгөнө. Стратеги бас тодорхойлж байгаа. Гэхдээ бодит байдал дээр бол олон хүн захиалга савлах бараа бүтээгдэхүүнийг савлах ч юм уу те захиалга авах за жижиг асуудал төгжигдэх ялбаа мессежэнд хариу бичих материалаа бэлдэх за ажилтныхаа ажлыг орлох зэрэг одоо маш бага үнцэнтэй ажилд дарагдчихдаг. Тэгвэл одоо яах ёстой юм бэ гэж. Тэгэхээр давтагдж байгаа тэр ажлуудаа автоматжуулах ёстой. За шаардлагагүй ажлыг нь хасаад өгөх хэрэгтэй. За үр өгөөж багтаа ажлыг одоо аутсорсинг буюу бусдад даатгаж өгж хийлгүүлж болно. Тэгэхээр өдөрт бол 2 цагийг одоо стратегийн цонх гэж хамгаалах хэрэгтэй гэж зааварчилдаг байх нь. Та зөвхөн саяны хэлсэн энэ 4 алхмыг л хэрэгжүүлчих юм бол ер нь өдөртөө 1.5-аас 3 цагт бол чөлөөлөгдөж танд цаг гарч ирнэ. За борлуулалт чинь бол 25-аас 40% өснө. За ядарч байгаа байдал буурч бүтээмж чинь эсрэгээр 2 дахин нэмэгдэнэ. Ер нь жижиг дунд бизнес эрхлэгчдийн гаргадаг хамгийн түгээмэл алдаа нь юу вэ гэхээр би бүхнийг одоо хийж чадна, би бүхнийг өөрөө хийн гэж хичээдэг тэр байдал юм байна. Тэгээд ажлаа төлөвлөгөөгөөр эхлүүлдэг. За системгүй бизнесийг одоо хүчээр авч явдаг. За мэдээж хэрэг бас маркетингийг тогтмол бус хийдэг. Мөн тавтах нь одоо төлөвлөгөөгүй өдөр тутмын урсгалаараа амьдардаг. Тэгэхээр эдгээр саяны хэлсэн зүйлээс аль нэг нь танд танил санагдчих байвал таны ажил бизнест чинь эдгээр аль нэг нь байгаа бол буруу нь юундаа вэ гэхээр дан ганц танд буруу байгаа юм биш. Тэр бизнесээ авч явах зөв систем нь дутагдаад байгааг нэг илэрлээ гэдэг бол мартаж болохгүй. За тэгэхээр та өнөөдрийн видеоноос цаггүйдээ биш системгүйдээ ядараад байгаа юм байна гэдгийг бол ойлгосон баг. Тэгэхээр бизнесийг одоо хүн гэхээсээ илүү тогтолцоо систем авч явах хэрэгтэй байдгийг бол мэдсэн байх гэж бодож байна. Тэгэхээр өдөрт бол 2-3 цагийг бодитоор чөлөөлөх гаргаж авах боломж бол бүрэн дүрэн байгааг бол ойлгосон баха. Мөн зөв бүтцтэй байх юм бол борлуулалт бол автоматар үүсдэг гэдгийг бол ойлгох хэрэгтэй. За тэгээд та бүхэн бизнесээ дараагийн түвшинд гаргахыг системтэйгээр удирдахыг хүсэж байвал Элтний одоо линкийг доор байрлуулсан байгаа. Тэр сургалтанд одоо хамрагдаж ажлын бүтцийг зөв болгож маркетингаа илүү үр ашигтай борлуулалтыг тогтмолжуулах тэр аргад бол суралцаж болно. Тэгэхээр ганцаараа бизнес эрхлэгчдийг системжүүлэх энэ сургалтанд бол хамрагдаж болно. За баярлалаа. Хэрвээ энэ видео таалагдсан бол та бүхэн лайка дараа subscribe хийж бидэнтэй хамт бизнесийн өсөлтийг эхлүүлээрэй.